Зэнга аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Нэгдүгээр бүлэг ээж инээвэл гэр бүл инээн. Ээж баярлвал аав баярлана, ээж хаарлагдвал хүүхдүүд жаргалтай. Ээж инээвэл гэр бүл инээн. Эр оюун дээр. Миний ээж даарч байна. Хөл хөдөлгөөнд татарлаа. Хүүгийнхээ найзуудыг гаргаж өгчхөөд аав нь хүүгээ дуудав. За хүү минь, чи ингээд насанд хүрлээ. Гэхдээ төрсөн өдөр чинь дуусахаас өмнө хоёулаа нэг газар заавал очих ёстой гэд хүүгийнхээ тухайг үнэрлэн хувцаслахыг хүсв. Аав хүү хоёр машиндаа сууснаар замд гарч тосгоноос гараад явчихлаа. Нилээдгүй зам туусны эцэст ямар ч хүнгүй зэлүүд газар ирээд аав нь машинаа зогсоолоо. Тэгээд нэгэн булшны дэргэд ирээд аав нь хүү минь чих тайван анхааран сонс. Үгүй сэтгэлээ нээн зүрхээрээ чагна үр минь. Би чамд нэгэн түүхийг ярьж өгөхөөр өнөөдрийн дагуулan ирсэн гэв. Аав нь олон жилийн өмнө зэрэгэлдээх тосгон руу ажиллаар явж байлаа. Гэтэл яг энд тийм ээ, яг энд ирээд машин унтарчихлаа. Хариу бүрөө болчихсон байдаг. Уг нь би замд гарахаас өмнө машин техник гээд бүх зүйлээ шалгаж саадгүй яваад ирэх бүхэл боломжийг хангасан гэж үзэж байлаа. Тэгээд машинаасаа бууж дөрөн дугуйгаа ээлжлэн өшөглөж хаана ямар саатал гэмтэл учирсныг олж тогтоох гээд чармаана. Гэтэл хаана ихтэй хүүхдийн маш сулхан ойлгох сонсогдлоо. Би гайхаж үгүй эн чинь хүүхэд уйлаад байна уу да? Эсвэл би эзгүүхээр хий юм сонсоод байна уу гэж бодохын зэрэгцээ хүүхэд хаана уйлаад байгааг олж мэдхээр жихүүн салхины эсгэрэн чих анирдав. Минийхөө тэр тэнд харагдаж байгаа гүүр байна да. Яг л тэр гүүрний тэнэс хүүхдийн дуу сонсогдоод байх шиг. Тэгээд аав нь машин унтарснаа ч мартан хүүхдийн уйлах чимээнээр далан уруудан буулаа. Гэтэл юу болох нь тэрвэ? Дөнгөж төрсөн яраа хүүхдийн сөөнгөтөн тасалдах чимээ улам наашилсаар. Хүүхдийн зүг ойртох тусам би нүдэндээ итгэж ядан зүрх минь шимширсэн юм. Нэгэн залуухан ээж эмнэлэг бараадан төрөхөөр нэг тосгоноос нөгөө тосгон руу явах замдаа төрсөн нь инээж. Бяцхан үрээ дааруулчихгүй юмсан гэсэндээ өөрийнхөө бүх хувцсыг тайлан хүүгээ үлгээджээ. Тэгээд бас салхи нөмөрлөн хүүгээ цагираглан хөвцөн байлаа. Сүү орж амжаагүй мэмэ үрдийг хөхүүлэх гэж оролцсон нь элт. Харамсалтай нь ээж нь хөнгөрчхөж. Энэ булш бол тэр ээжийн булш юм шүү дээ гэж яран аавынх нь хоолоо саралтаад ирлээ. Хүү ааваасаа юу ч асуугаагүй ч тэгээд яасан бэ гэсэн асуултыг нүдэрээ асуув. Аав хүүгийнхээ гарыг чангатхан хүү минь би чамд хайртай. Бурхан Тэнгэр ээж бит хоёрт чинь ийм сайхан хүү өгсөнд чамаараа бахархдаг. Гэвч хүү минь тэр үлгийтэй бяцхан хүү бол чи минь байсан юм. Тийм ээ. Энд чамааг төрүүлсэн жинхэнэ ээж нойрсож байна. Одоо миний хүү нас бит хүрч бүхнийг мэдэх цаг ирсэн гэд хөзрөөд илгсэн аав хүрүүгээ харав. Хүүгийн мэгсэн сэтгэл үерлэн урсахын зэрэгцээ гадуураа өмссөн дулаан хувцаа тайлаад миний ээж даарч байгаа гэд ээжийнхээ булшийг хучин тэврэв. Хэрв аавынх нь машин унтраагүй бол энд хоёр хүний булш байх нь гарцаагүй. Гэвч заримдаа асуудал бэрхшээлийн цаана хэний ч тааж таварлашгүй агуу зүйл нуугдан байгааг хэн ч мэдэхгүй. Тийм ээ. Ижи хүн бүр үрийнхээ төлөө амиа зориулахад хизээд бэлхэн. За ингээд хайрлагдсан эмэгтэйн зурвас номын 2 дугаар дэвтэр боловсрсон ээж гэсэн дэд бүлгээр эхэлж байна. Боловсрсон ээж зүйлтөг өөр чимээс боловсроход цаг хугацаа хэрэгтэй байдаг бол эмэгтэй хүн боловсрохын тулд алхам хийхгүй бол хизээж боловсрохгүй түүхий хэвээрээ үлдэнэ. Эр оюун дээр. Хотод оюутан болсон эхний жилээ дүүргчхээр нэгэн охин зуны амралтаараа хөдөө гэртээ иржээ. Мэдээж хэрэг ээжийнх нь хувьд амьдралдаа анх удаа өөрөөс нь хол хот бараадан эрдмиймэр хөөсөн үрдээ санаа зовсон өдрүүд зөндөө. Өдөр бүр охиндоо сайн сайхныг хүсэн өрөөж цайныхаа дээжийг хангаад дэлхийдээ өргөн суутал нэг л өдөр гэртээ ирлээ.
Охиноо хараад баяр хөөр болсон ээж авдраа сандран удалж нэгэн жинсэн өмд гархан өгчээ. Гэтэл охин ээжийнхээ бэлгэлсэн өмдийг барьж үзээд "Ёо ээжээ, эн чинь ямар тэнэг загвартай юм бэ? Би юу гэж энэ өмдөж өмсөх юм бэ?" гэж ээжигээ гомдов. Дээрээс нь "Та боловсралгүй бүдүүлгэм" гэд хотын охин болсон өрн загнаж гарчээ. Харин ээж нь боловсралтай байсан бол юу болох байсан талаар тэнэг гэж хэлэхэд ч дэндүү гоёдохоор тэр охин юу ч мэдээгүй. Учир нь 18 жилийн өмнө нэгэн эмэгтэй төгсөх курстэй жирэмсэн болжээ. Хүүхдээ авахуулаад сургуулаа төгсөх үү? Аль эсвэл хүүхдээ төрүүлээд сургуулаа орхих уу гэсэн салаа замын уулзалт ирж гэнэ. Тэр бүсгүйн хувьд боловсрол гихчээг нулиман хаяад сургуулаа орхиж хевлээдээ бүрэлдэж байгаа үрээ төрүүлсэн юм. Харин охин нь өсөр том болоод боловсралгүй бүдүүлэг гэж хэлж байхдаа ээжигээ ямар их гомдоож байгаагаа мэдсэнгүй. Хамгийн гайхалтай нь энэ ээж боловсралгүй боловч жинхэнэ боловсрсан ээж юм. Боловсрч гүйцсэн бүхэн үр жимсээ өгдөг шиг боловсрч гүйцсэн бүсгүй хүн үр жимсээ өгдөг. Энэ нь зөвхөн хүүхэд төрүүлээд л болчихдог зүйл биш. Боловсроогүй эмэгтэй нь хүсээгүй жирэмсэлж, хүүхдээ зулбуулж, үр хөндүүлж, төрсөн үрээ хүртэл хайдаг. Харин жинхэнэ боловсрсан эмэгтэй нь хизээч өөрийн биедээ хайр гамгүй ханддаггүй. Өөрийн биеэс ургаж боловсрсан үр жимс буюу үр хүүхдээ төрүүлэн бойжуулж эхийн хайраар халамжлан өсгдөг. Энэ нь эмэгтэй хүний боловсрол юм. Эмэгтэй хүнийг биологийн насаар нь боловсрсан, боловсроогүй гэж хэлэх амаргүй. Мэдээж нас бие гүйцээгүй охтуудын хувьд яавч боловсрож гүйцсэн эмэгтэй байж чадахгүй. Мөн мэдлэг боловсрал болон хүүхэд төрүүлсэн хийгээд эс төрүүлсэн байдал нь ч эмэгтэй хүний боловсрсан байдлын хэмжүүр биш юм. Яагаад гэвэл боловсрсан эмэгтэйн боловсралд нас бие мэдлэг боловсролоос гадна нөхөн өрчхийн мэдлэг, махбод, сэтгэл зүй, эрүүл мэнд, мэс чанар, ёс зүй, оюун бодол, зөн совин гэх мэт нүдэнд үл үзэгддэг хэрнээ амьдралд бодит нөлөөгөө үзүүлдэг нарийн мэдрэмжүүд хүртэл ордог. Боловсрсан ээж нь өөрийгөө гээдгүй, зүйлтүг, үлгий бүүвэлэх гар ертөнцийг захирдаг. Венесуелийн олон ангид халдар царайт кино гарч байх үед нэгэн орой бид гэр бүлээрээ ширээ тойрон хооллсон юм. Энэхүү амттайхан оройн хоолны нэр болбоос тухайн цаг үед айл болгоны хоолны зэсэнд найдвартай байдаг байсан чансан толгой. Бүгд лам хамраа олохгүй дайран ховдолж байхад харин ээж минь л өөрөөсөө бусдад хамаг олигтойг нь хуваарлан өгч суун. Гинт би ухаан орж "Хүй, миний дүү, наадах багалзуураа ээжэд өгчих. Ээжээ, та багалзуур дуртай те" гэд хэлээ тавьчихлаа. Гэтэл ээж минь "Иш, та нарыг амттай мэдэг гээд л сууж яан шүү дээ" гэж хэлсэн юм. Тэр үед би ээжийнхээ хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж хүүхэд байсан учраас утгыг нь ойлгох сөхөө байсангүй. Харин одоо өөрөө ээж болохын цагт хэдэн жилийн хойно хэлсэн үг нь сэтгэлд амлан чинээ ботсонгүй явж. Ээж маань дуртайдаа биш, харин бид нарыг голоод иддэггүй болохоор л багалзуур идэж суучдээ гэж бодохоор хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө гээж явсан ээжтэй улам илүү хайр хүрнэ. Тийм ээ, ямар ч их хүнээс яг ийм сэтгэл гардаг. Гэхдээ үр хүүхэддээ өөрийгөө зориулах нь их хүний жаргал боловч үүний цаана манан татна. Яагад гэвэл үр хүүхэддээ өөрийгөө зориулах нь зөв боловч өөрийгөө гээж яавч болохгүй. Учир нь өөрийгөө гээсэн ээж үр хүүхэддээ гээгдэх эрсдэлтэй. Мэдээж үр хүүхэд нь ижийгээ хаяхгүй нь ойлгомжтой. Гэвч үүнд хандлага, үзэл бодлын зөрүү гарна. Ямар зөрүү гардаг вэ гэвэл хүүхэд тань чимээгүй зориулалтыг тань ойлгодгүй. За ээж явах би жаргалтай байвал ээж ч гэсэн жаргалтай байдаг юм чинь гэсэн үзэл бодлын буруу хандлага сэтгэлд нь суудаг. Жишээ нь өөрийгөө гээсэн ээж нь хоол аягалсан ч хамгийн сүүлд өөртөө аягалдаг. Хоолгүй хонсон нь цөөхөн байж болох ч хин нэгэн цадаагүй үлдчих вэ гэсэндээ өөрийнхөө аягнаас хугасалдаг. Тийм ээ, их хүн цадатлаа хоололдгүй. За ээж нь явах вэ? Зүгээр. Ямар нэгэн зүйл болоход миний хүү охин л болж байвал ээж нь явах вэ? Зүгээр гэдэг. Хэрэг худалдан авалт хийх болвол тэр минь энэ минь түүндээ үүндээ гэсээр өөртөө юу ч аваагүй хоцрох үе бас л ээж хүнд байдаг.
Хүүхдүүдээрээ хянагдсан ээж хүүхдүүд хэцүүднэ гэж боддог учраас өөртөө цаг гаргадаггүй. Хүүхдүүд бага байхад ээж өөрийгөө гойдооч хүүхдүүд үнэтэй хувцас өмсөж эхлэх үед ээж хямдхан хувцаар гойж эхэлдэг. Тийм ээ. Их хүн таарлцсан хувцас өмсдөг бол үр хүүхэдтэй таалагдсан хувцсыг нь өмсөхийг хүсдэг. Гашуун үнэн бол энэ бүгдийн эцэст ээж хүн шовдрлогдсон гээгцэн байдлыг өөрийн зүрхэндээ чимээгүйхэн тээдэг. Би та нарын төлөө гээд байхад та нар намайг тоохгүй байна гэсэн гомдол цохолзож сэтгэлийн ядрал цээжнээс нь голыг нь зулгаадаг. Гэх мэтчлэн ээж хүн өөрийгөө гээдэг. Өөрийгөө зориулах болон өөрийгөө гээх хоёрын хооронд тэнгэр газрын зөрүүтэй. Эргээд дээрх жишээн дээрээ тулгуурлая. Хэрэв та хоол аяглах гэж байгаа бол хизээч буй өөртөө хамгийн сүлд аягал. Харин гэр бүлийнхээ бүгдийнх нь аягыг ширээн дээр тавьж байгаад мэдээж эхлээд нөхөртөө дээжийг нь авна. Харин дараа нь хоолны их баг аягны том жижигээс үл шалтгаалаад бүгдийнх нь хоолыг хувь тэнцүү аягал. Харин одоо оройн хоолны хамгийн оргил цаг ирж байна. Хоолыг нь өгөхдөө бүгдээрээ зэрэг идэж, зэрэг дуусгаар тооцож нэг дор хоолыг нь өг. Учир нь нөхрийнхээ хоолыг аяглан аваачиж өгчхөөд дараа нь том хүүгийнхээ хоолыг аяглаад аваачиж өгнө. Эргэж ирээд дунд охиныхоо хоолыг өгөх гэсээр хамгийн сүүлд яг та өөрөө суугаад хоолоо идэх гэтэл эхэнд хоолоо авсан нэг нь идээд дууссан байдаг. Тэгээд л та гэр бүлийнхэнтэйгээ биш хоосон аягнуудтай ханлан сууж хоолоо идэхэд хүрдэг. Энэ үед мөн л чимээгүй гомдол зүрхэнд хурдаг. Энэ нь та өөрийгөө гэр бүлдээ зориулж байгаа хэрэг биш. Харин өөрийгөө гээж байгаа үйлдэл юм. Өнгөц харахад энэ нь асуудал биш юм шиг боловч хоосон аяхтай хооллох тоо давтамж нь ихсхийн хэрээр сэтгэлдтэй нь гонсгор байдал хүрээгээд хэлсээр байдаг. Тиймээс зэрэг суугаад зэрэг дуусгаар хоолоо аягал. Мэдээж та хоол хийж байгаа нь гэр бүлдээ зориулж байгаа зориулалт чинь мөнөөс мөн. Харин хоосон аяхтай ханилж хоол идэн гэдэг бол өөрийгөө гээж байгаа хэрэг юм. Манай гаргийн хамгийн алдартай хүн бол ээж. Энд биднийг өөрийгөө гээхгүй талаар ярьж суухад харин гэрийн хойморт хоолны дээж идээд сууж байгаа нөхөр юу гэж бодож суудаг бол түүнд арай эхнэр маань өөрийгөө гээм байж ганцаараа суугаад хоолоо идэж байгаа юм биш ээ гэж бодож суух нь илүүц юм. Яагад гэвэл аав хүнд гэр бүлийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөн тэднийг хоол ундтаа байлгах нь чухал. Энэ гэрт амьдарч байгаа бүхэн өнөөдөр хоол идсэн байх нь сэтгэлд нь уяг байдлыг авчирдаг. Сэтгэлийн сав. Хүний сэтгэл зүрхэнд маш олон сав байдаг гэж би боддог. Нөхрөөс рэх хайр халамжинд дүүрэх сав, хүүхэдтэйгээ харилцах харилцаанаас дүүрэх сав, эд хөрөнгнөөс дүүрэх сав, найз нөхдийн харилцаанаас дүүрэх сав, зөвхөн өөрөө л дүүргэх ёстой сэтгэлийн сав гэх мэт. Энэ бүх сэтгэлийн сав дотор зөвхөн өөрөө л дүүргэх ёстой тэр сэтгэлийн сав хоосон байх нь хамгийн их гарц хохиролтой. Яагад гэвэл өөрөөсөө нь өөр хинч дүүргэж үл чадах хоосон сав таны дотор оршдог. Энэ саваа юугаар дүүргэх нь зөвхөн таны гарт. Яагад гэвэл эмэгтэй хүн өөрийгөө дүүргэхгүй л бол бусдад ч өөрийгөө зориулж чадхааргүй хоосон чигээрээ үлддэг. Хоосон зүйлс нь тааламжгүй сэтгэлийн үндэс болдог. Учир нь хоосон төрөвч, хоосон хөргөгч, хоосон дэлгүүр, хоосон толгой, хоосон өрөө гээд ямар нэг дутуу гачууг мэдрүүлдэг. Тиймээс энэ саваа дүүргэж чадсан бүсгүй хүн ээжийн үргээ биелүүлж байхдаа баяр хөөртэй, сэтгэлийн ядралгүй аливаа зүйлийг даваад гарах эрч хүчийг өөртөө тээдэг. Харин өөртөө цаг гаргадаггүй, өөртөө хайр халамж үзүүлдэггүй, өөрийн сэтгэлийн саваа дүүргдэггүй хоосон байдал нь гомдол цөхрөл, хардалт, таагүй мэдрэмж, ядрал, стресс, бухимдал, буруутгалаар зэвсгэлэгдэж өөрөөсөө бусдыг шүршгэд бэлэн. Тийм ээ, боловсрсан ээж нь өөрөө дүүргэх ёстой тэр сэтгэлийн саваа үргэлж дүүргэж чаддаг байна. Хайрлагдсан эмэгтэйн зураас номын 1-р дэвтэр дээр хэрэв та хүнтэй гэрлэж эхнэр хүн болсон бол эмэгтэй хүн гэдэг хувь орон зайгаа бүү гээгээрэй гэдэг бол бүү гээгээрэй гэдэг гол санаа хадгалагдсан бичигдсэн. Тэгвэл тус номын 2-р дэвтэр ч гэсэн өөрийгөө гээвэл өрөөлд гээгдэн гэсэн гол санаа хадгалагдсан бичигдсэн гэдгийг дахин сануулъя.
Яагаад гэвэл гээсэн бүхэн таны эмэгтэй хүн гэсэн хувь орон зайтай шууд холбоотой. Ээж та дурх асуултад хариулснаар өөрийгөө гээсэн үгүйгээ мэдэх болно. Та нөхрийнхөө эхнэр нь биш, ээж нь болчихсон яваа юм бишээз. Нөхөртөө хүүхдүүдийнхээ аав байх эрхийг нь өгдөггүй. Та хүүхэддээ ямар нэгэн хувцас авч өгөх, дуртай тоглоомыг нь бэлгэлэхдээ мөн хүүхэдтэй нь найзтайгаа уулзах үгүйг нь зөвхөн та шийддэг. Хүүхдийнхээ өмнөөс мэргэжлийг нь сонгодог. Ааваар нь хүүхэддээ үг хэлэлүүлгүй өмөөрдөг. Хүүхэд чинь амин чухал зүйлээ ганцхан тантай л ярьдаг. Ааваас нь хаацайлдаг. Аавыг нь хүүхэддээ муулдаг. Аавыгаа дураас нь залхуу гэх мэт байдал гаргадаг бол нөхөртөө хүүхдүүдийнхээ аав байх эрхийг нь өгдөггүй юм байна. Та нөхөртөөгөө ярилцахгүй бүгдийг өөрөө шийддэг. Хүүхдийнхээ хүслийг нөхрийнхөө хүслээс дээгүүр тавьдаг. За би яах вэ гэж өөрийгөө хойшлуулдаг. Танд өглөө бүр нүрээ будах зав байдаггүй. Танд орой бүр нүрээ угаах зав байдаггүй. Та одоогийн хүүхдүүд гэж залуусыг буруутгадаг. Та одоогийн хүүхдүүд гэдэг үгээрээ хүүхэд залуусыг буруутгадаг бол би балар эртний хүн гэж өөрийгөө баталж байдаг. Дараагийн асуултанд хариулаарай. Амьдралаа таал авч явж байна уу? Та нөхрийнхөө урдуур орж хэлэх, ярих, орох, гарах, идэж уух бүгдийг нь заадаггүй. Хэрвээ тийм бол та өөрийгөө би халамжтай хүн гэж андуурах хэрэггүй. Учир нь өөрийгөө ийхүү андуурдаг хүний нөхөр нь би юу ч хийсэн эхнэрт таалагдах биштэй гэсэн гологдол гомдлыг зүрхэндээ чимээгүйхэн тээж эхнэрийнхээ гарыг харсан хүн болдог. Ийм эмэгтэй нь нөхрөөсөө авах хайр халамжаа өөрөө нурааснаа мэддэггүй. Дараагийн асуулт. Хүүхдийн чинь хүмүүжлд аав нь анхаардаггүй. Нөхөр чинь хүүхдүүддээ цаг гаргадаг. Нөхөр чинь хүүхдүүддээ амттай зүйл авч өгдөг. Гэх мэтчлэн маш олон асуултыг жагсаан бичиж болно. Гэвч нэг зүйлийг хүлээн зөвшөөрөөсөө гэж хүсэж байна. Хэрв та аав нь олигтой байсан бол би юу гэж ингэж өөрийгөө гээх вүлээ дээ гэж бодож байгаа бол энэ номыг та цааш нь уншаад хэрэггүй. Учир нь энэ үзэл хандлага эр нөхөртөө хайрлагдсан аз жаргалтай эмэгтэй болоходтой нь саад болно. Нөгөө талаар юу сүртэй юм бэ? Амьдралаа би өөрөө авч явах, бүгдийг нь би өөрөө мэдэж зохицуулдаг байх нь юу нь буруу юм бэ гэж та бодож болох юм. Энд маш том ялгаа бий. Эр нөхөртөө хайрлагдаж байгаа эмэгтэй л хамгийн жаргалтай гэдэг үг ийм нөхцөлд хүчингүй болно. Яагаад гэвэл нөхрийнхөө урдуур ороод аав байх эрхийг нь хасаад өрхийн тэргүүн байх эрх мэдлийг нь булаах тусам эрэгтэй хүний тэнгэрлэг оршихуй хумигдаж хүний гар харсан нэгэн болдог. Үүнээс гарах гарц хохирол нь тоолж баршгүйгээр хэмжилддэг. Үүнд хүүхэдтэй нь аавыгаа хүндэлэхэ болно. Аавыгаа хүндэлдэггүй хүүхэд томроод ээжигээ ч хүндэлэхэ болно. Цаашлаад өөр бусад эрх мэдлийг ч үл ойшооно. Нөхөр чинь өөрийн үүрэг хариуцлагаа үүрхэ болно. Та өөрөө бүхнийг зохицуулах гэж үгэлсээр ядрах болно. Санаа зовох зүйл их учир нөхөртөө хайрлагддаг хүүхнүүдээс төрүүлж хөвшрөх болно. Уур бухимдал ихтэй тул стресс гихчид дээрлэхүүлэх болно. Үргэлжлэл нөхрийнхөө сул талыг хардаг тул сэтгэл чинь гомдлоор жихэгдэх болно. Гэр бүлийнхээ санхүүг хүргэх гэж зүдрэх болно. Эцэст нь хамгийн их том гарц хохирол нь нөхөртөө боловч тэргүүлэгч бөгөөд дарангуулагч эмэгтэй нь өөрөө нөхрийнхөө нүмер нөлгөөс гарчихсан байдаг. Ингээд эр хүн өөрөөсөө илүү эрх дарахтай эхнэрээ яаж хайрлахаа мэдхээ болдог. Улмаар өөрийнх нь нүмер нүүлэгт багтан хүндэлж эр хүн гэсэн бахархал мэдрэмжийг хэн өгч байна тэр хүнд татагдахдаа амархан. Тэгэхээр эрэгтэй хүний хариуцлага нь хаана байна? Тэнд хайр нь байдаг гэдэг үгийг дахин санаад зүрхнийхээ самбарт сийлээ. Сэтгэлийн саваа цэврэл. Хинч хоосон дэлгүүрээр өөрчлөх дургүй. Яагаад гэвэл тэнд юу ч байхгүй. Байсан ч онц зүйл байдгүй тул ашигч үгүй, үйлчлүүлэгч үгүй. Тэгэхээр өөрөө л дүүргэх ёстой тэр сэтгэлийн сав хоосон байна гэдг нь
ямар сүрэг дагавар дагуулах нь ойлгомжтой. Гэхдээ нэг зүйлд анхаар. Аливаа савыг дүүргэхэд хоосон байх нь чухал биш, цэвэр ариун байх нь чухал. Тэгэхээр та өөрийн сэтгэлийн саваа дүүргэхдээ шин зөв зүйлийг дүүргэн хийх тэр орон зайг бэлтгэх ёстой. Мэдээж таны хувьд номын 1-р дэвтрийн гээгдсэн зан чанарын эрэлт бүлгээс өөрийн бага наснд дохиосон зовлон бэрхшээл, зүрхэнд хургасан сэтгэлийн шарах, хэн нэгэнд гомдсон гомдлоо гарган хайна. Болонгор гэсэн бүлгээс хантайгаа харилцах харилцаанаас гэмтэж шархалсан сэтгэлээ хэрхэн уучлалаар дамжуулан чөлөөлөхийг уншин судалсан билээ. Харин одоо ээж хэмээх энэ гайхамшигт үүргийн хувьд хүүхэдтэй гомдсон гомдол, аавд нь гомдсон сэтгэл, үрээ гэсэн сэтгэлийн завиур, хүүхэдтэй чинь харилцах бусдын харилцаа, их хүн үрдээ буруу хандснаас болж сэтгэлийн сав бохирдох нь гэх мэт өөр сувгаар сэтгэлийн саваа цэвэрлэх болно. За ингээд сэдв тус бүрээр нь үрээ гэсэн сэтгэлийн сав хэрхэн бохирддгийг задлан бичээ. Таны хүүхэд таны хүсснээр хүн болохгүй. Харин таны хүмүүжүүлснээр хүн болно. Хүүхэдтэй гомдсон сэтгэл. Их хүн үрдээ гомддгүй гэдэг үг үнний хувьтай ч мөн худлын хувьтай гэж боддог. Үрдээ үргэлж сайн сайхныг хүссэн өрөөж цагаан сэтгэлээр явдаг ч гэсэн цагаан өнгийн байшин ч гэсэн харс өдөртэй байдаг. Энэ нь ядарч цухалдсан сэтгэлээр илэрдэг. Жишээ нь аав ээж нь хүүхдийнхээ төлөө идэх хоол, өмсөх хувцас, сургалтын төлбөр, анхаарал халамж, эрсдэл болгоомжлыг дүүрэн өгдөг. Гэтэл үрэлгэн ачлалгүй байдлын улмаас эцэг их өөрийн зүгээс хүүхдүүдтэй зориулж байгаа хайр нь үр дүнгүй болж байгаад гомдлоно. Ийхүү олон удаагийн давтамжит гомдлон сэтгэлийн савыг бохирдуулдаг. Нэг талаар эцэг их хүн үр хүүхдээ хүмүүжүүлж санаа тавих нь зөв. Энэ нь сэтгэлийн савыг ноцтой хүнд байдлаар гэмтээж шархлуулахгүй ч гэсэн бохирдуулж байдаг. Гэхдээ хэрэв та хүүхдээ хүмүүжүүлэхгүй бол багш хүүхдийг чинь хүмүүжүүлдэг. Багш хүүхдийг чинь хүмүүжүүлж чадахгүй бол нүхт нь хүүхдийг чинь хүмүүжүүлэх гэж оролдоно. Нүхт нь түүнийг хүмүүжүүлж чадахгүй бол албан тушаалтан хүүхдийг чинь хүмүүжүүлэх гэж хичээнэ. Албан тушаалтан хүүхдийг чинь хүмүүжүүлж дийлэхгүй бол цагдаа шуух хүүхдийг чинь хүмүүжүүлэх болно. Харин энэ үед жинхэнэ утгаараа сэтгэлийн зовнилд автах хагаад хэнийг ч буруутгах нөхцөлгүй. Эцэг эхийн хувьд өөрийн хар толгоогоо буруутгаж үрдээ гомдох уу, өөртөө гомдох уу гэдэг дээрээ тулахад хүрнэ. Аавд нь гомдсон сэтгэл. Хүүхдийн хүмүүжлэлд эцэг эхийн оролцоо шувуу далавчаа дэв нисэгтэй адил оролцоотой байх нь зүйтэй. Шувууны далавч хизээч нэг нь 10 дэвж байхад нөгөө далавч нь 8 дэвдгүй. Харин хоёулаа яг зэрэг дэвж байж л зорьсон газартаа хүрдэг. Мөн шувуу болгоны далавч яг адилхан хэмжээтэй байдаг. Нэг далавч нь том, нөгөө нэг нь арай жижиг далавчтай шувуу гэж үгүй. Шувуу далавчаа зэрэг дэвдэг агаад зөрж дэвэх аваас зорьсон газартаа хүрч чадна гэж юу? Үүний адил хүүхэд хүмүүжүүлэх нь зөвхөн ээжийн үүрэг биш. Эцэг эхийн оролцоо бүрэн дүрэн байх ёстой. Нэг нь өмөрч, нөгөө нь зэмлэд байвал энэ нь хизээч хүмүүжил болж чадахгүй. Тиймээс л амьдрал дээр аавтай боловч аавгүй мэд өссөн үндих хүүхдүүд цөөнгүй. Зөвхөн ээж нь л түүнийг хүмүүжүүлэх гэж гашилсаар хүүхдийнхээ аавд гомдох шалтгааныг дор төвөрлөн бичээ. Үүнд аав нь хүүхдүүдтэй цаг гаргадаггүй. Аав нь хүүхдийнхээ хуралд очдоггүй. Аав нь ажил ихтэй тул завгүй. Аав нь хүүхдээ хатуу ширүүн гараар өсгдөг. Аав нь хүүхдээ зоддог. Аав нь хүүхдээ хараадаг. Аав нь хүүхдээ үл ошоодог. Аав нь хүүхэдтэй амлснаа биелүүлдэггүй гэх мэт цааш нь үргэлжлүүлэн бичвэл хэдэн арваар үргэлжлэх буй за. Гэвч энэ хүчигсаалтаар таны нөхрийг ямар муу аав болохыг батлах гэсэнгүй. Хүүхдээ аавтай боловч аавгүй мэт бүүсэг. Оюун дээр. 2010 онд гэр бүлийн радио 104.5 халуун цай хөтөлбөрөөр аавын тухай нэвтрүүлэг хийж байхад нэгэн гэрлээд удаагүй залуу холбогдоод би аавтай боловч аавгүй мэт өссөн гэж ярьсан юм. Энэ үг намайг зочирдуулав. Яагаад гэдэг учир шалтгааныг нь лавлан асуулаа. Гэтэл залуу аав надтай сэтгэлээний ярьж байгаагүй.
Ядчил хүнтэй зодолдоод ороод ирэхэд өмөрч байсангүй. Их ууртай мөртөө арх уусан үедээ л сургамж алддаг байсан. Харин ээж бол ааваас өөр хүн. Би ээжтэй хайртай. Яагаад ч юм аав бит хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцлын хан байсаар байсан гэж ярьсан юм. Харин энэ хүүгийн яриаг ээж нь сонсвол юу гэж бодох вэ? Магадгүй таны хүү охин би аавтай боловч аавгүй мэт өссөн гэдэг үгийг сэтгэлдээ teen яваа юм биш үү? Энэ үгийг маш нухацтайгаар хүлээн авна уу? Учир нь хүүхдийнхээ дотоод сэтгэлийг хэн ч уншиж чадахгүй. Энэ залууг ийм байдалд хүргэсэн хүн нь ээж нь. Яагаад гэдгийг хайрлагдсан хүүхдүүд сэдвэн улам тодорхой болгон задлж өгнө. Үргэлжлэлийг Зангиа аудиогоос